COP17 хурлын үеэр манай ойн газар бол Номгон Forestry, Орда, GGGA гэх байгууллагатай санамж жижиг зурхаар төлөвлөсөн байгаа. За ойн газрын үед Монгол орны ойн удирдлага зохион байгуулалтыг бүхий л асуудлыг хариуцж ажилладаг. За энэ жилийн үед Монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтийн конвенцийн талуудын 17 дугаар баг хурал болгож байна. За энэ хурлын үед бол маш онцлогтой байж байгаа. За салбарын үед бол ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг үр дүнг таниулах, дээрээс нь одоо хүртэлх хүрсэн үр дүнгээ цаашид хэрхэн баталгаажуулах, хөрвжүүлэх тэлэх талаар олон улсын хамтрагч байгууллагатайгаа санал солилцох, туршлага солилцох, дээрээс нь хамтын ажиллагааны хэлбэрүүдийг бий болгох үндсэн гол зорилготой байж байгаа. За өнгөрсөн хугацаанд тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 орчим сая модыг улсын хэмжээнд тарьж ургуулсан байгаа. За мэдээж энэ маань бол хувийн хвшлээс авахуулаад төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд гээд олон талын хүчин шармаалтаар бид энэ үр дүнд хүрээд байна. За гэсэн хэдий чинь ажлыг бол улам өргөжүүлэх, нэмэгдүүлэх юм шаардлага байж байгаа. Зөвхөн 2030 он гэхэд бид нэр тэрбум мод тариа зогсохгүй. Цаашаага үргэлжлүүлээд тэрбумаар тоологдох хэмжээний модыг тарьж ургуулах шаардлага байж байгаа. Иргэдэд энэ сонирхож ирж байгаа хүмүүст уриалахад бол энэ павильонуудаар бүхий л үйл ажиллагаануудын хөтөлбөрүүд нь COP17 гэсэн веб хуудсан дээр гарцсан байж байгаа.